Өвөрхангай аймгийн Түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай алдартнуудыг бэлэгдсэнд мөнхлээ. Өвөрхангай аймгийн Харьяат Монгол улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Солин Магсар. Солин Магсар нь 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. Өвөрхангай аймгийн уугуул. Бага насаа бусдын адил яас цэцэрлэг сургуульд суралцаж, эцэг эхийнхээ гар дээр өсч хүмүүжжээ. 1950-аас 1960 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөөд 1961-ээс 1965 онд Зөвлөлт холбоот улсад Ленинградын Лескафтын нэрэмжит Бен тамирын дэд сургуульд суралцаж, бүхийн дасгалжуулагч багш мэргэжлэр төгсжээ. 1965 оны 100 сургуулийн төгсөж ирээд хоршоол нийгэмлэгт бүхийн дасгалжуулагчийн ажилд томилогдсон дасгалжуулагчийн ажлын гарааг эхэлж байсан түүхтэй. Монгол улсын гавьяат дасгалжуулагч, бүхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дэлхийн данстай тамирчдыг төрүүлсэн дэлхийн бүхийн түүхэнд нэрн бичээстэй хүн алдрын замд гарах анхны гараагаан хоршооллын хэдэн шав нарыг дасгалжуулж эхэлсэн байдаг лээ. Солин Магсар багш нь 1968, 1972, 1976 оны Олимпийн дасгалжуулагч, 1972, 1976 оны Олимпийн наадамч шүүгч, 1992, 2004 оны Олимпиад Монголын багийн орлогч дарга, 1970, 1977 онд Дэлхийн аврах шалруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээн, олон улсын тэмцээнд дасгалжуулагч шүүгч, 1965-аас 1980, 1984-аас 1991, 1994 онд улсын шигшээ багт туслах, ахлах, ерөнхий дасгалжуулагч, алдар булган нийгэмлэг, Монгол улсын их сургуульд багш дасгалжуулагч, 1991-ээс 1994 онд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2002-оос 2004 онд үндэсний шигшээ багийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. Монгол улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, зууны шилдэг дасгалжуулагч Солин Магсрын дасгалжуулсан баг тамирчдаас нь Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, гавьяат дасгалжуулагч 3, гавьяат тамирчин 12, олон улсын хэмжээний мастер 35, олимпийн медальт нь 6 төрөн гарсан юм. Тэрээр 60-70-аад оны үед Монголын чөлөөт бүхийн алтан үеийнхнийг удирдан Олимп дэлхийн дэвжээнд Монгол эх орныхоо нэрийг анх цуурайтуулах, Монголын тамирчид Олимп дэлхийн анхны медалийг хүртэхэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. Дасгалжуулсан баг тамирчид нь Олимп, ТV дэлхийн аврах шалгаруулах болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож 340 гаруй медаль хүртэж олон алдартан төрсөн байдаг. Олон улсын бүхийн холбооны шүүгч цол болон мөн холбооны шилэгдмэл шүүгчийн хэрэгм хүртжээ. 1999 онд Улаанбаатар хотны болсон Олимпийн галагаар түүнийг Монгол улсын 20 дугаар зууны шилдэг дасгалжуулагчаар шалгаруулан алдаршуулсан билээ. Гавьяат дасгалжуулагч Магсар нь Апинаас Апинт номондоо Монголын олимпийн чөлөөт бүхийн тамирчдын ололт дутагдалд үнэлэлт өрнөлт өгч, бусад орны баг тамирчдтай харьцуулалт хийсэн судалгаан дээр үндэслэн түүхийн үнэт бүтээл төрөвсөн. Уг номондоо би бүгд хайртай, Монголдоо хайртай, миний баяр баясгалан, миний бардамнал, миний бахархал бол нэн ялангуяа миний удирдах, дасгалжуулж байсан 1966-аас 1978 оны хоорондох чөлөөт бүхийн улсын шигшээ багийн хүчтнүүд Монгол улсын маань нэрийн хуудас байсан юм гэж бодохоор үнэхээр бахархалтай гэж бичснээс нь харахад тухайн үеийн бүгчүүдэрэн омгшиж явсан алдартай билээ. Түүний спортын төлөө нэг насаараа хөдөлмөрлсөн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, ардын хувьсгалын 50-аар 70 жилийн ойн хүндэт медалууд, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гац одон, Монголын үндэсний олимпийн хорооны алтан өчир одон, Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алдар одон, хөдөлмөрийн гавьяаны улаан төвгийн одон, Монгол улсын ардын багш, бүгд найрамдах Монгол ард улсын спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын бүхийн холбооны загалмай одон, Монголын үндэсний олимпийн хорооноос Монгол улсын 20 дугаар зууны шилдэг дасгалжуулагчаар өргөмжлөгдсөн гавьяатай спортын тэр дундаан чөлөөт бүхийн нэт зүтгэлтэй юм. Монголд анх удаа бүхийн чөлөөт барилдааныг үндэслэгч төмөр замын инженер Дамжин Сүрэн
Монголын бүхэн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн ууган дасгалжуулагч Цэрэн давг, Монгол улсын 100-ны манлаа дасгалжуулагч Магсар энэ гурван хүнгүүгээр Монголын чөлөөт бүхэн барилдааны түүх бичигдэх учиргүй юм а.